Сайн байна уу? За, асуулт хариулт оруулах гэж байна. За, өнөөдрийн асуулт бол ямар ном уншмаар байна вэ гэсэн чинь зохиолын ном уншмаар байна гэсэн хариулт байгаа. За, тэгээд солонгосоор нь уншаад дараа нь уншаад хариулчаад дараа яг үг тусдаар нь авчихъя. За, 무슨 책을 읽고 싶어요? 소설 책을 읽고 싶어요. 자, 똥줄을 무슨 гэдэг нь ямар, 책을 гэдэг нь ном гэсэн. 책 гэдэг нь ном, 책을 болохоор нөхцөл залгаа явуулчихин. 읽다 буюу унших гэсэн үгэндээ 읽고 싶어요 буюу тэгмээр байна. хүсэж хийхийг хүсэж байна гэсэн дүрм залгаад 읽고 싶어요 гэж асууж байгаа. 읽고 싶어요 гэж асуучингууд ямар ном уншихмаар байна вэ гэж асуулт тавьж байгаа. За, 소설 гэдэг нь зохиол буюу роман байгаа. За, энэ зохиолын 책을 буюу ном 보고 읽고 싶어요. ном уншмаар байна. За, зохиолын ном уншмаар байна гэж хариулж байгаа. За, 무슨 책을 읽고 싶어요? буюу ямар ном уншмаар байна вэ? 소설 책을 읽고 싶어요. буюу зохиолын ном уншмаар байна гэсэн үг. За, ингээд мэдээж бид үг тусварыг нь аваад дуудлагатай явуулсан байгаа. Энэ дээр энэ унших гэсэн үг буюу 읽다 гэж оруулсан байгаа. За, 읽다. За, энэ 읽다 гэсэн үг маань дүрм турах, хоёр гараа үйл үг маань дүрм турахтаа сүүлийн да төгсгөлийн оронд тухайн дүрм ороо явцдаг гэж хэлсэн. За, 읽고 싶어요. 읽고 싶어요 залгаад 읽고 싶어요 буюу уншмаар байна, уншихыг хүсэж байна гэсэн үг болгочихж байгаамаа. За, тэгээ өнөөдрийн асуулт хариулт. Энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн асуулт хариулт руу үзье.